За тэгвэл одоо хятад тоо үзье. Хятад тоо нь бол ерөнхийдөө их хэмжээний зүйлийг наад захын жишээ нь мөнгийг тоологохоор хэрэгэлдэг. За нэгээс нэгтээ бичиж 1 1 2 сам са о юг чил пай аав бичиж ку шив ингээд нэгээс хараа. Тэнгүүдээ 20 30 гэдээ явахаараа 20 30 40 50 гэл явна. За тэгж жаад 100 болоод ирэнгүүтээ пег болно. Пегон гэдэг шүү дээ. Пегон 100 тийм үү. За тэгээд 200 300 гэж явж яснаа чон бол. Чон уу гэхээр 1000. За ингээд дурчаад. За тэгээд и чон самчон гэж яснаа манон ногоо чихэн ногоо мөнгө шүү дээ. 100000 гэсэн үг тийм үү. Тэгээд шимман уман гэж явжаад чонман гэж хүртэл явдаг шүү дээ. Чонман гэхээр одоо жишээлбэл чон ман вон хэм бол 10 сая вон болно гэсэн үг. Чонман вон. Ман гэдэг нь 4 тэгтэй, чончон 3 тэг. Тэгээд явж яснаа 8 тэгтэй болоод ирэнгүүтээ ок болно. Ок. 100 сая. За тэгээд пегок гэх юм бол жишээлбэл шибок гэж болно. Пегок гэхээр чинь ингээд ийм болж байгаа гэсэн үг байхгүй. Пегок нь тэгэнгүүтээ чонок гэснээр дараа нь 12 тэгтэй болоод ирэхээр чуу болно. Чуу. 1 чуу 1 гэх юм бол чуу гэдэг нь 12 тэгтэй. 1 гэснээр хардталтаа 12 0-той. За тэгээд чуу гэдгийн дараа болохоор кён гэж байдаг гэсэн. Гэтэ кён нь хитэн тэгтэй сайн мэдэхгүй байна. За ямар ч гэсэн ингээд хятад тоол юм байна.